Надад нэг лавлах зүйл байна л да. Тоон гарын үсэг гэж яг юу юм бол цахим гарын үсгнээс юугаар ялгаатай вэ? За, тоон гарын үсэг гэдэг маань цахим орчинд таны зурсан гарын үсэг, тамга тэмдгийг орлох үйц хэмжээний баталгаатай гарын үсгийг хэлдэг байна. Тоон гарын үсэг болон цахим гарын үсэг хоёр маань юугаар ялгаатай гэвэл цахим гарын үсгийг бид өдөр тутамдаа банкны аппликейшны пин код оруулахдаа түлхүү ашигладаг бол тоон гарын үсгийг бид илүү найдвартай, нууцлал өндөртэй зүйлүүд дээр илүү түлхүү ашигладаг байгаа. Жишээлх юм бол албан бичиг баталгаажуулах, хууль ёсны гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн гэрээ хэлцэл хийхэд болон e-Mongolia аппликейшнда нэвтрэхэд илүү ашигладаг байгаа. Мөн 16 наснд хүрсэн хүн тоон гарын үсгийг ашиглаж болно. Би тоон гарын үсгийг хаанаас авах вэ? Гар утасны G-Sign аппликейшн дээр суурилсан тоон гарын үсгийг авах бол хурдан киоск машинуудаас авч болно. Хэрвээ та тоон гарын үсгээ бит хэлбэрээр буюу токен хэлбэрээр авахыг хүсвэл баталгаад тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас авч болно.